За бид бүхэн 2017 оноос анхлан шагаас оролцож эхэлсэн. Үүнээс хойш шагийг тоглоод 4 удаагийн аймгийн аварга болсон. 2 удаа улсаас хошоо мөнгөн медаль хүртсэн байгаа. Манай багаар очтон болохоор 2019 онд нэгдээд нэг баг болоод тэгээ улсын аваргад яваад анхны улсын аваргаас хошоо мөнгөн медаль хүртсэн байгаа. Аймгийн 4 удаагийн аварга энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа. Бидний нэрэмж зохиогдож байгаа аймгийн аварга маань. Тэгээ бидний тэмцээнийг хүндэтгэн холоос ирсэн говьалтай, ховд, завхан багуудаа баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье. За, Баянгар аймгийн 2025 оны өсвөрийн аварга шалралт тэмцээн амжилттай сайхан үргэлжилж байна. За, энэ тэмцээнд Ховд аймгаас нэг баг, Говьалтай аймгаас нэг баг, Өвөрхангай аймгийн Нарийнтэй сумаас 2 баг, Өвөрхангай аймгийн 30 ус сумаас 2 баг гээд за Баянгар аймгийн Бууцагаан, Шинжинст гээд нийтдээ нэг 11 баг оролцсон. Өтгөн сайхан тэмцээн болж байна. За 2025 он Үлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн төвх 100 жилийн ой тохиож байгаа ийм түүхэн жил. Тэгээ энэ ойн хүрээндээ Үлзий сумын ерөнхий боловсролын сургуулиас гарсан өсвөрийн одоо улсын аваргын дэд байрын шагналтай багийнхаа нэрэмжт болгож энэ 25 оныхон аймгийн өсвөрийн тэмцээнийг нэрэмжт болгож ингэж зохион байгуулж байгаамаа. За Үлзий сумын мэрэгэн шавшагаан холбоо ер нь өсвөрийн хар баачдыг 2013 оноос хойш тогтмол одоо сургаж бэлтгэж байна. За ер нь бол үндэсний шагаан хар баг хөгжүүлээ гэвэл энэ өсвөрийн хар баачдыг их сайн орон нутгатаа юм бэлтгэх ёстой гэж ингэж ойлгож байгаа. Энэ хүрээндээ 13 оноос хойш бол өсвөрийн хар баачдыг тогтмол одоо сургаж бэлтгэж байна. Тэгээд одоо 13 оноос хойш бол эхнээсээ одоо аймгийн гоц мэргэм цолтой хар баачид төрөн гарсан байна. Одоо улсад ингээд 2 удаа ингээд дэд байран шалгарсан ийм сайхан амжилтыг үзүүлээд байна. За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр энэхүү сайхан өдөр одоо багийнхаа мэлалга тэмцээн, хүндэтгэл үзүүлэлт тэмцээнийг хийж байна. Тэгээд маш сайхан олон бүрэлдэхүүнтэй алс хол ховд нутаг говьалтай тэгээд Өвөрхангай хэд хэдэн сумаас тэгээд манай аймгийн алсын сумуудаас эхлээд ингээд сайхан өнөр өтгөн сайхан тэмцээн болж байна. За тэгээд манай багийн хувьд бол анх 6 дугаар ангиас 12 настай жоохон хүмүүс ах нарыгаа дагаа шагаа харуулж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө шагаа харуулад эхний тэмцээнд ороод бас төрүүлж байлаа. Тэгээд тэрэндээ маш сэтгэл үеиг болоод дараагийн тэмцээнд ингээ бага бүртгүүлээ сайхан оролцоо. Тэгээд анх өсвөрийн аймгийн аварга хэмээх тэмцээнд 2021 он орсон. Тэгээ 2021 онд ороод төрүүлсэн. За тэгээ 2021, 22, 23, 24 онуудаа төрүүлсэн юм сайхан амжилттай. За манай баг өсвөрийн Югзур худагт Амьд мишрээс сан гэж өсвөрийн улсын аварга зохион байгуулдаг тийм сан байдаг. Тэрний нэрэмж тэмцээнд улсын аваргад анх 2022 онд оролцоод мөнгөн медаль хүрч байсан. За тэгээ дараагийн жил манай 2023 онд улсын аваргад оролцоод мөн шагналт 2 дугаар байранд орсон улсын хошоо аварга баг байгаа. Намайг мөнгөрдний сансар үе гэдэг. Би шагаа хараа спорт төр хичээлээ 8 дахь жилд орж байна. Би Өвөрхангай аймгийн 12 сумын 1-р 10 жилийн сураг 6 жилийн ангийн сурагч сансар үе гэдэг. Би анхны улсын наадам гэх юм бол 23 оны Монгол төрийн баярцагт наадам Өв Алтай арга шонхор юм багаараа 3 дугаар байранд орж ирсэн. Тэгээд 24 оны Монгол өсвөрийн улсын аваргад төрүүлээд тэгээд 24 оны Монгол төрийн баярцагт наадамд 2 дугаар байранд орсон. За баярлалаа. Би энэ Үлзий сумын 6 дугаар байраад Жамбын Минцэр гэдэг хүн байна. За манай хүү болохоор одоо иргэд энэ албаа удирдлагчтай Үлзий сумын мэрэгэн шавшагаан холбооны өсвөрийн хар баачдын одоо багт одоо харавдаг юм хөлт байгаа. Тэгээд энэ өсвөрийн шагаан харваг энэ Баянгар аймгийн үндсэн шагаан холбоо мөн Үлзий сумын мэрэгэн шавшагаан холбоо манай хамтарч зохион байгуулж байгаа. Мөн сургуулийн 100 жилийн хүүхдээ Үлзий сумын сая дахь сургуулийн захиргаа эцэг эхчүүд нь ивент тэтгэж энэхүү сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаамаа. Тэгээ энэ тэмцээнд маань одоо хаа байсан холбогдгоос бид хүний урилга залгыг хүлээн авч хонгор нутгийн алтан босог ламын гэгэний ариун годон тусан Үлзий цайханд маань Ховд аймгаас, Говьалтай аймгаас, Өвөрхангай аймгаас
Тэгээд манай Баянгарын аймгийн харваачд маань бас заг сум, бууцгаан сум гişгээр ингээд 4-5 багийн харваачд ирсэн байна. Ингээд энэ харваач хүүхдүүдтэй ирсэн одоо өлзөө сайхан тогтмонд ирсэн харваач хүүхдүүдтэй ингээд баярлалаа талшгүй илэрхийлье. Тэгээд энэ хүүхдүүдийн маань оноо мөргөн хараа голч уухай цайд болтугай. Цэврүүдийг өргөн төвшүүлье. Тааханд баярлалаа. Манай сум одоо энэ сайхан үндэсний шагаан наадгаагаар иргэдэнд хичээлхийн зэрэгцээ өсвөр үе болсон одоо хойч үеийнхэн харваачдыг нэлээд сайн бэлтгэдэг байгаа. За энэ тод жишээ нөх юм бол одоо улсын аваргын өсвөрийн аваргын тэмцээнд манай хүүхдүүд одоо энэ Галбаатар ахлагчтай баг маань 22-23 онд 2 жил дараалан мөнгөн медаль бүтсэн байж байгаа. За Баянгар аймгийнхаа өсвөрийн аваргын тэмцээнд бол сүүлийн 4 жил дараалан төрүүлсэн. Ийм амжилттай явдаг ийм сайхан харваачтай байгаа юм. За үүний өмнө бас 6 сайхан харваач бэлтгэсэн. За тэгээ тэр 6 харваачаас мань одоо аймгийн гоц мөргийн цэрэн тогтох, аймгийн гоц мөргийн моломж амц гээд одоо Монголын нэртэй том багууд дээр одоо харагддаг. Одоо манай цэрэн тогтох гэхэд аймгийнхаа Рокетвент багт одоо тоглодог. Одоо тэгээд сая Монгол ухралын тэмцээнээр төрүүлсэн гээд гэрмжтэнгээр ингээд үлзэт сумын төдөг одоо Баянгар аймгийнхаа нэрийг одоо бас улсад дуулсан мундаг харваачдын залгамж халаалсан ийм хүүхдүүдийнхээ нэрэмж тэмцээнийг энэ жил ингээд аймгийн өсвөрийн шагаан харвааны авраг шалгаруулах тэмцээнийг сумандаа зохион байгуулъя гэж ингээд шийдсэн. За энэ нь бас учиртай. Үлзэт сумын маань сайн оюут ахлах сургууль маань энэ жил 100 жилийнхаа тэмдэглэл өнгөрүүлэх гэж байгаа. За энэ ажлын хүрээнд бас энэ ажил болж байна. За нөгөөтэйгүр энэ шагаан харваа гэдэг маань одоо эрчүүдийн залгамж халаа. Энэ залгамж халаа ингээд ийм байх учраас өнөөдөр одоо энэ яг энэ өдрүүдэд улс орон даяар цэргийн бүртгэлийн арга хэмжээ явж байгаа. Ингээд цэргийн насны залуучуудын бас залгамж халаа гэдэг утгаар нь ингээд өсвөрийн харваачтаа одоо цэргийнхаа ирээдүйн бэлтгэл одоо энэ эрчүүдийг бэлтгэх зорилгоор ингээд давхар ийм одоо бас үйл явдлуудыг бодолцож үзээд ингээд хийгдэж байгаа ийм тэмцээн байгаамаа. Тэгээд энэхүү тэмцээнийг байна одоо Галбаатар ахлагчтай өсвөрийн шагаан харваачдын маань багийн эцэг эхчүүд ивэнтгэж байгаа. Сайн оюут ахлах сургууль ивэнтгэж байна. Судраган намын газар ивэнтгэж байна. Тэгээд манай хүүхдүүд маань бас аймгийн одоо багуудад бас тоглодог. Өөрөөр хэлбэл цагдаагийн баг тоглож байна. Цэргийн ангийн баг тоглож байна манай хүүхдүүд. Тэгэхээр тэр харваачд маань бас хүрээд ирсэн байгаа. Үүний дараагаар насан туршидтын дунд одоо чөлөөтэй суглуулж байгаа бооцоотой одоо энэ тэмцээнийг ингээ явуулна гэж ингээд зордсон ингээд үйл ажиллагаа маань энэ өргөн дэлгэр сайхан болж байна. Энэхүү арга хэмжээнд гой балтай ховод өвөр хангаан одоо уянга нарийнтэй 30 улс гэдэг энэ багуудаас бас өсвөрийн баг харваачд оролцож байгаа. Нийтдээ бол одоо 5 аймгийн 11 багийн одоо харваачдад өрсөлдөж их сайхан тэмцээн болж байна. Энэ одоо шагаан харваа болохоор тухайн жилийн өнгийг одоо их засдаг. Бүр одоо айл өрхөд бол одоо бүр жилийнхэн засал болж игдэг ийм одоо нягууртай ийм сайхан тэмцээн. Тэгээд инхээр зэрэг манай хүүхдүүдийнхаа одоо шагаан харваа тэмцээнээр энэ жилийнхаа 25 оныг эхэлж байгаа маань бас үлзэт сум маань сайхан болох байхаа гэж бодож байгаа. За үүн дээр нэмээд одоо үлзэт сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчтэй хурлаас 2025 оныг хүүхэд нэгүрийн хөгжлийг дэмжих жил болгоод зарласан байж байгаа. Энэ ажиллагаа өрөөнд дээр бас ингээ хийж байгаа. Одоо энэ одоо хүүхдийн чиглэсэн энэ олон ажлуудын эхлэл маань ингээ явж байна. Тэгээд шагаан тайртай бүх монголчууд тэр дундаа Баянгар аймаг маань одоо Баянгар аймгийн үүд таалга болсон үлзэт сайхан нутагт ингээ хүүхдийн өсвөрийн харваагаар одоо 1 сар оных нь эхэлж байгаа маань Баянгар аймгийн маань ажил үйлс өндөр байхаа гэж одоо ийм сайхан одоо өөдрөг сэтгэлтэй явж байна да одоо тэгээд өнөөдрийн тэмцээн маань өргөн дэлгэр сайхан болж байна. Өнөөдөр үлзэцэн өсвөрийн баг харваачд маань улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаагийн мөнгөн медаль хүртсэн баг байгаа. Тэгээд нэрвч тэмцээний зохион байгуулж байна. Энэ тэмцээнд маань Баянгарын 8 баг ховдоос баг ирсэн байна. Говьалтай өөр хангаагаас нийтдээ 11 багийн 90-д харваачд орцож байна. Манай өсвөрийн багийнхан маань олон жил бас улс аймагтай нэлээд дээгүүр тоглож байгаа юм баг байгаа. Багаасаа энэ спортоор хичээс одоо энэ жил бас сүүлийн жилдээ өсвөрийн улсын аваргалт амжилттай оролцох хаа гэж хүсэж байна да.
За шагаа харуу маань одоо нэгдүгээр үндэсний сайхан өв соёл ахмад наснаа хүндэх багчуудаа хайрлах, хамгаалах тийм ээ. Тийм спорт байгаа. Тэгээд үндэсний шагаа харуу маань үндсэндээ одоо хүнийг төвчээр гатуужтай болгодог. Ягт нямбай бүх юмд одоо төвчээр гатуужтай болгодог. Тийм сайхан спорт тоо. Би Ховд аймагаас ирсэн. Тэгээд намайг амар жаргалтай төлгөө гэдэг би дөрөвдүгээр ангиас болж. Шагаа харуу спорт бол надад гоё санагддаг. Юу нь гоё санагддаг вэ? Ингээд хамт олонтойгоо шагаа харвал тэмцээ төрүүлээл. Би аймагт оролцсон, улсын аваргад оролцсон. Тэгээд энд оролцсон. Аймагт олон медальтай. Тэгээд улсын аваргад дөрөвт орчихсон. Энд одоо төрүүлнэ гэж одоо. За намайг болохоор аймгийн шагаа холбооны хэрэгүүлэгч шүүмжтэн Баянтлаа гэдэг аа. Тэгээд шагаа харваагаар одоо хичээллээд би өөрөө 3 жилийн өрөө үзэж байна. За ингээд би 4-р сургууль технологийн багш хийдэг. Тэгээд сургуулийн одоо хүүхдүүдийг шавнырыг аваад энэ тэмцээний зорилсон байгаа. За ерөнхийдөө тэмцээн уралдаан бол сайхан болж байна. Зохион байгуулалт гоё байна. Одоо энэ Монгол улсын хошоо мөнгөн медалд энэ багийн хөтгөр үзүүлэх наадамтай хүүхдүүдэд авчираад харвж байгаа. Одоо анхных нь одоо аймагаас гарсан тэмцээнд авчирч харуулж байгаад одоо баяртай байна. Ерөнхийдөө манай энэ хүүхдүүд болохоор нэг шагаа харваа гэдэг спорт хичээллээд нэг 2-3 сар хичээлж байгаа шин зурагчд авчирч тэмцээнд оруулж байгаа. Баян хонгороогийн хонгорготгийн аттан басар намгийн ариун годомтой ойлын дэвчгийн гэрэлтэй өлтийн нутгийн хоороо хурамч өрсөн эргэн хүндэт үндэсний ур соёлын дэвтэн дүгэн дэлгэрүүлэгч сурагчлан дөрөвдөж ур соёлын дэлгэрүүлэгч хаалганы энэ сайхан өдрийн гацтай хадуурдыг өргөжүүлье. Японы өдөд сумын өдөрийн шагаан хараагчдын эрэмжтэй шагаан харааны хэлбэрийн ээлтийн модажлаа агуу ёсоор ихэнх хэдэн болсон таавахын дуудахад таатарна. Ингээд цаатарын садтыг мэгчилгээ төшөөж өгмэн өдөд сумын мэрэгэн шагаан харааны тэргүүн одгэртнийг өдөд хэмжүүн өдөд сумын бүсэг даргын самгийн газрын дарга зоригтнийг өдөд хэмжүүн тэмцээний зохион байгуулагч эцэг эхчүүдийн төлөөлөлд мэд сүртэнийг өдөд хэмжүүн өдөд сумын сайн оюутан ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Арамбанд таныг өдөд хэмжүүлээ. Сайбацано Монгол-Улсын алтан босоо өдрийн сайхан цомд хүрсэн ирсэн нийт төсвөрийг харваачтан энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн төшөөлөж хэлье. Үндэсний спорт Монгол шагаан харваад хөгжүүлэх төсвөрийн харваач чухал үр гүйцэтгэх гэж миний хувьд ойлгох. Өдрийн сумын мэрэгэн шалгалт болгоо 2013 оноос хойш төсвөрийн харваачдыг асуултгүй хэлбэрээр ингээд өдрийн сумын мэрэгэн шалгалт болгооны төсвөрийн багтаагч аймгийн дөрвөн удаагийн хамгаалалт улсын төсвөрийн багтаагч тэмцээн 2 удаагийн байрлсан ийм цаг амжилтыг авсан. Ингээд 2015 онд өдрийн сумын ерөнхий боловсролын сургуулийн түүх 100 жилийн тохиолж Элхүү ажлын хүрээнд энэ төсвөрийн харваачдын тэмцээний 2025 оны Баянгийн төсвөрийн урагшлалт тэмцээний энэ харваачдын дэрж суулж ингэж зохион байгуулж байна. Ингээд энэхүү тэмцээний үргэлжлэл амар нөхцөлтэй мэдээлээ. Энэ харваачдын аман уугантай хаан онцгой үдшилтэйгээр төлөвлөсөн. Нэг бүрийн одоо үргэлж таавал энэ хүүхдээ хаттай үдшил насгарын энэ өмнө таавал эцэг хүрч байна.
이거 하나하나 우주팀이 팀을 나와야 일빈도 어떻게 이해하고 하나도 없이 나타났다가 일빈도 쇼하다 여기 다음에 소극적으로 국제 민주주의 어떤 작품다 일부 소리 나오는 분들이 비주아가 어디 다시 비주아가 오면서 소극적으로 어떤 분들이 그런 어마어마한 이것도 내가 이거 어마어마한 오한테 사람 것도 하는 비주아들이 얼굴 수입이야.
Өргөсөд таавны хэмжээтэй шүүхийн тэнгэр гадаг өргөн барин ухмын Баярлалын өдрөмийн зөвлөмж төрөлдрийг Монгол улсын төвийн тэргүүн ажилтнаа амар төвлөрөх багштай бүжгийн дугуйлангийн зурагчид маань хотын гардын бие биегээр эмчилгээ болсон байна. Бүгд нөө
Баярлалаа. Баярлалаа. Бүгд урагшлаа. Суралцах урлагийн өндөр хэмжээтэй хэлсэнээрээ. Одоо та бүхэнд мэдчил төшөөлөхөөр үтэн замын соёлын төвөөрөлтөг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Түмэн баяртай Борин хорын дугуйлангийн сурагчдын төлөөлөл төв хатга жангар та бүхэнд мэдчил хэлбэр болсон байна. Бүгд явна. Баярлалаа. Өрөө тацах марш болтугай гэдэг өргөжлөлээ
Өөрөөр хэлбэл бүрдсэн ирсэн бүгд ажилтнаа хүндрэл зөвлөг юм. Өсөлтсөн мэдрэмж таван газрын дараа зөрчилтэй микрофон шилжүүлж байлээ. За нэг тэмцээнд явж байгаа мөрөнгөжил байгаагийн одоо одрогчтой өсвөрийн хараалттай хамгийн сүүлийн бахархлын ардуудя. За бахархал эрхэм үндэд одоо одрогчтой мөргийн шив багийн хамт болно. Дэлхийн тусгай Монголын үйл хамтлаа наадгаар Монгол улсын өсвөрийн аварга бишээ мөнгөнтэй аймгийн 4 удаагийн аварга Бахтун амжилтыг таниуд засаг даргын бахархал төлөвтэй өдөртсөн засаг дарга хашид 2025 оны 1 сарын 4-ний өдөр гэсэн энэхүү бахархлын багийнхаа баг хамтанд нөгөө тэгээд мөнгөн шагналын таа бүхний дансрууч нь орсон байна. Энэ одоо санхүүгийн хууль дүрм номоор тэгж ордог болсон байна. Уг нь л мөнгөн шагналтай хамт гардуулъя гэсэн юм. Тэгээд энд бол би бас энэ мөргийн шав шагаа холбооны багийн ахлагч аймгийн гоц мөргийн Баянгор аймгийн хонгорын мөрөгчүүдийн шагаа холбооны тэргүүлэгч шин нэм олон тушаалтай байгаа. Би өөрийнхөө бас гарын бэлгийг бас хөвгүүдтэй бас давхар гардуулаад авчиа. Хашгогшун. Хашгогшун. Хашта. Сургуулийн хамт олонны нэрийн өмнөр эдгээр мэрэгэн харваа сурчтай компьютер өгүүлж байна. Тай байж байгаа. Хаашаа. Одоо энэ ч яаж чаддаг юм. За энэ үйл хасан өдөр. Тэрхүү сургалтын маань ядалт тэмцээд хүрсэн өсвөрийн шагаар авчтаа тэмцээнд найдварчлаа. За манай нөхөр Баянгорын үйлдвэрлэлийн ерөнхий тусламжийн сургуулийн 12 дугаар анги нийтдээ 28 сургалттай. Үүнээс манай 8 хүүхдээр 2019 оноос болоод үндэсний шагаа харгааны спортоор хичээлж ирсэн. Энэхүү
өөрсдийн хичээлчнийхээ үр дүнээр хүүхдүүд маань аймгийн аваргын 4 удаагийн аварга мөн улсын өсвөрийн аваргаас 2 удаагийн мөнгөн медальтай ийм сурагчид байгаа. Тэгээд ангийн нийт сурагчдынхаа нэрийн өмнөөс хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж ангийн хүүхдүүд болон хувьяасаа за хүндэтгэл үлдсэн сумын мэрэгшээ үндэсний шагаар орны салбар холбооны харваачид эрхэм хүндэт галбаа удирдлагчтай багийн хамт олонд Монголын үндэсний шагаар харваг өөрийн орон нутагтаа түгээний зөвлөх үйлчэд үнэтэй хувь нэмэр оруулсан өөрсдийн нэрвчэд өсвөрийн аймгийн аврах шалралт тэмцээнийг зохион байгуулбар багт талархан хүндэтгэл хадгалуулваа. Игнэт суугаад уянгалах Монгол мэрэгдийн ухаан энэ дэлхийд игнэшгүй Монголын их наадгаа эрт төлийг үеэс уламжлан ирсэн хөх Монголын наадам эрчүүдтэй сэрсэн үндэсний соёлын өвөө Өртөд сумын ерөнхий боловсролын сургуулийн Гяргал сайхан бичтэй 12 ангийн хамтлаа. Зөвхөн сумын ерөнхий боловсролын сургуулийн галбаа удирдлагчтай үндэсний шагаан аймаг харваны хамт олондоо уралдаан тэмцээнүүд нь өндөр сайхан амжилтыг хүсэн өрөөё. За энэ нэгэн хүндэтгэл ирснийг дуснаа бүхэндээ танилцуулъя. Базар дээр хувьцаат компани цагдаагийн газрын цэцэн шагнаа багийн харваач эрхэм хүндэт Яндын ширвдүүдийн базар дээр хувьцаат компани болоод цэцэн шагнаа багийн хамт олонныхон зүгээс цаашдынх нь уралдаан тэмцээн болоод сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн өрөөж хүндэтгэл үзүүлэх юм байна. Ингээд Яндын ширвдүүдийг хүндэтгэл мөрж байна.
нийтийн өнөөдөр энэ үйл өндөрлөж байна. Одоо тэмцээнийхээ цуваа харванд шууд орно.